Хэрхэн бол маань автоморил намайг Заяа гэдэг Microsoft-ийн ажилтан өнөөдөр та бүхэндээ Windows 11 дээр ашиглагдаж болох 11-ийн tips and trick-ийн талаар хүрэхэд бэлэн болсон байна. Хэрвээ та бүхэн харахаа Windows 11-ийг татаж авч амжаагүй байгаа бол манай өмнөх бичлэгийг доод description дээр та бүхэн олж аваарай гэж хүсмээр байна. Мөн үүнтэй холбоотой асуух асуулт та бүхэнд байх юм бол манай Edge платформ та бүхний өмнө нээлттэй гэдэг хэлэхэд таатай байна. Ингээ хэдүүлээ хамтаа дэмэр орцгоё. Номер 1 хэрхэн та бүхэн олон нийтэд өөрийнхөө дэлгэцийг хуваалцж ээж байхдаа аль эсвэл presentation тавьж байхдаа дэлгэцэн дээрх яг таны одоо харагдж байгаа энэхүү icon-уудыг алга болгож алдаг талаар та бүхэндээ харуулъя. Ингийн тулд маусынхаа баруун гартлалыг дараад view гэдэг хэсэг рүү та бүхэн ороод доороосоо хамгийн доотлын show desktop icon гэдэг хэсгийг итгэжүүлэхгүй байснараа та бүхэн дэлгэц маань маш цэвэрхэн харагдах байгаа. Windows 11 дээр Ori маань солигдсон давуу тал нь хэмнэлтэй аппликейшн дээр зориулаад default буюу цаанаас нь яг хэр чанга зөөлөн байлгахын та өөрөө суулгаж болох байгаа. Ингийн тулд хэдүүлээ хамтдаа маусныхаа баруун гартлалыг дараад personalize гэдэг хэсэг рүү хэдүүлээ хамтдаа орно. Орсны дараа доороос 3 дахь accessibility гэдэг хэсэг рүү хамтдаа орно. Эндээсээ доошоо hearing гэдэг хэсгийн эхний Ori гэдэг хэсэг рүү хэдүүлээ хамтдаа орно. Related settings гэдгийн 2 дахь app volume and device preferences гэдэг хэсэг рүү хэдүүлээ хамтдаа орно. Энэ дээр таны компьютер дээр нээлттэй байгаа аппликейшнуудын бүх апп танд нээлттэй байх бөгөөд энэ нундаасаа та бүхэн хэр чанга байлгах, сул байлгах гэдгийг та бүхэн сонгоод reset гэдэг энэхүү төвчлөр дээр дарснараа энэ маань байнгын энэ хэвээр байх байгаа. 3 дахь tips and trick маань closed caption буюу та бүхэн тухайн үзэж байгаа бичлэгнээрээ хэрхэн яаж хаданлыг хэрхэн яаж харж болохыг та бүхэн бас personalize буюу өөрсдөндөө тааруулж байгаа. Ингээнд бол мөн адилхан маусынхаа баруун гартлалыг дараад personalization гэдэг рүү хэдүүлээ хамтдаа орно. Орсны дараа дахин accessibility гэдэг хэсэг рүү хэдүүлээ орох байгаа. Энэ чинээсээ hearing гэдгийн caption style гэдэг хэсэг рүү хэдүүлээ хамт орно. Энэ дээр та бүхэнд caption style гэдэг дээр 4 сонголт та бүхэнд гаргаж ирнэ. За мэдээж бичлэг үзэж хат ямар байхыг та бүхэн дэлгэцэн дээр харж болно. За эхнийх нь white on black буюу хар дээр цагаанаар, хоёр дахь нь болохоор жижигээр, томоор буюу дэлгэцнээ илүү том гарах байдлаар, мөн color blindness буюу өнгөний ялгарх чадваргүй байдаг хүмүүстэй yellow and blue гэдэг хэсгийг оруулж өгсөн байгаа. Ингэснээрээ та бүхэн компьютер дээрээ ямар ч бичлэгийг үзсэн хадамлал маань энэхүү байдлаар та бүхэнд гарах байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. 4 дахь tips and trick маань dictation буюу та бүхэн өөрсдийнхээ яриаг бичих боломжийг та бүхэнд олгоно. Гинт бол хэдүүлээ эхлээд notepad-а нээх хэрэгтэй байгаа. Search button дээрээ хэдүүлээ notepad хаагаад notepad гарсны дараа та бүхэн dictation-ыг гаргахын тулд Windows H-ийг хамттан дарах байгаа. Дарснараа та бүхэн шууд shortcut буюу богинохон хэлбэрээр dictation-ыг гаргаж ирэх боломжтой. Dictation-ы Windows 11 дээр өөрчлөгдсөн зүйлийг та бүхэнд харуулъя гэж үзье. За эхний dictation дээр хэдүүлээ зүгээр шууд ингээд биччихье. Do we have an appointment at 2 PM? Асуунгууд энэ маань асуултын тэмдэг гарч ирэхгүй те. Энэ дундаа тасалч юм уу зүйлийг хийх боломжгүй байгаа. Хэрвээ та бүхэн асуултын тэмдэг болон нэмэлт зүйлүүдийг оруулахыг хүсэх юм бол settings гэдэг энэхүү хэсэг дээр дараад auto punctuation гэдгийг итгэжүүлэх байгаа. Итгэжүүлсний дараа хэрхэн яаж өөрчлөгдөх вэ гэхээр та бүхэнд харуулъя. Do we have an appointment at 2 PM? За тэнгууд энэ маань болохоор хойноо асуултын тэмдэгтээ буюу та бүхний шууд ярьж байгаа таслал цэг болон асуултын тэмдгүүдийг бол тавиад явуулснараа илүү амар болгож байгаа. Энэхүү dictation-ыг та бүхэн 7 хэлээр ярьж болох байгаа гэдгийг бол давхар хэлмээр байна. 5 дахь tips and trick буюу touch keyboard магадгүй таны компьютер дэлгэц touch буюу хурж болдог. Гэхдээ таны keyboard ашиглагдахгүй байгаа бол та бүхэн энэхүү функцийг бол ашиглах боломжтой. Ингийн тулд мөн адилхан маусныхаа баруун гартлалыг дараад personalization гэдэг хэсэг рүү хэдүүлээ хамтдаа орно. За доошо та бүхэн явангууд touch keyboard гэдэг хэсэг дээр хэдүүлээ орно. Энэхүү touch keyboard нь хэрхэн яаж өөрчлөгдсөн бэ гэхээр та бүхэн хэрхэн keyboard-а том жижиг байлгах байгаа гэдгийнхаа хэмжээг та бүхэн сонгож олно. Сонгууд доор та бүхэнд харуулна хэр том жижиг байлгаж болохыг. Мөн үүнтэйгээ адилхан theme буюу та бүхэн цаадах өнгийг сонгох боломжтой байгаа. Өнгө ялгаж чаддгүй хүмүүстэй зориулаад ногоон, шар гэх мэтчлэн өнгүүдийг та бүхэнд бол энэ дээр нэмэлтээр бол оруулсан. Мөн үүнтэй адилхан та бүхэн текстийгээ хэр том жижиг байлгах уу гэдгийг энэхүү
key text size гэдэг хэсгээр та бүхэн орж олно. Мөн та бүхэн хүсэх юм бол доошоо related settings буюу typing settings гэдэг рүү оронгууд та хэрвээ үгээ буруу бичих юм бол энийг маань auto correction буюу засах, highlight буюу тэрийгэ тодруулах гэх мэтчлэн зүйлүүдийг та бүхэнд боломжуудыг олгож байгаа гэдгийг давхар хэлэхэд таатай байна. 6 дахь tips and trick taskbar буюу та бүхэн харж байгаа Windows 11 дээр бүх одоо меню маань голдоо орсон байгаа. Зарим хүмүүс маань өөрчлөлт дургуй тул буцаагаад зүүн талд нь гарах хүсэлтэй байх юм бол доотлын аль ч хэсэгтэр хамаагүй маусынхаа баруун гартлыг дараад taskbar settings гэдэг рүү та бүхэн орно. Taskbar behavior гэдэг энэхүү сүүлийн сонголтыг та бүхэн дарах байгаа. Тэгвэл эхний сонголт буюу task alignment гэдэг хэсэгтэр та бүхэн center гэдэг дээр байлгах уу, left буюу зүүн талд нь байлгах уу гэдэг та бүхэн сонгож байна. 7 дахь tips and trick clipboard. За энэхүү clipboard-ыг та бүхэн гаргахын тулд Windows V-г дарангууд шууд та бүхэн дээр гарч ирнэ. Clipboard ашиглаагүй байгаа болохоор харагдахгүй байгаа. Гэхдээ clipboard маань таны copy and paste буюу ямар нэгэн зүйлийг хуулаад тавихад бүх мэдээллүүдийг хадгалсан байдаг. Энэ зүйлүүдээсээ та бүхэн хэрэг хүсэх юм бол энийг өөрийн компьютерээс утас руугаа шилжүүлж болдог байгаа. Энэ маань cloud service буюу үүлэн үйлчлэгээр болдог. За энэ зүйлийг та бүхэн идэвхжүүлэхийн тулд хамтдаа маусныхаа баруун гартлыг мөн адилхан дараад personalization гэдэг хэсэг рүү хэдүүлээ хамтдаа орно. Орсны дараа system гэдэг рүү хэдүүлээ хамтдаа ороод доороос 2 дахь буюу clipboard гэдэг хэсэгтэр хэдүүлээ хамтдаа ороод 2 дахь хэсэг буюу sync across your device гэдэг хэсгийг хэдүүлээ хамтдаа идэвхжүүлнэ. Ингэснээрээ энэ маань автоматар буюу хуусан зүйлүүдийг таны утас магадгүй өөр компьютер дээр бас давхар оруулаад та мэдээлэлээс хоцрохгүй байх тал дээр бол илүү дөхөм бөгөөд таны цагийг хэмнэдэг байгаа. 8 дахь tips and trick буюу video capture байгаа. Та бүхэн магадгүй Netflix, Disney Plus дээр юм үзэж байхдаа screenshot хиймээр байвал энэхүү зүйлд маань харлаад зөвхөн бичих нь үлддэг байгаа. 10 дахь зурагтаа та бүхэн snap хийхэд бол ямар зүйлийг идэвхжүүлсэн байх хэрэгтэй вэ гэхээр та бүхэн өөртөөхөө хэрэгжилж байгаа Microsoft Edge-ийнхаа 3 цэг буюу Eclipse дээр та бүхэн дараад settings гэдэг хэсэг рүү орно. System and performance гэдэг хэсэг дээр use hardware acceleration when available гэдэг та бүхэн унтраах байгаа. За тэгээд энийга restart хийснээрээ буцаж хэдүүлээ хамт ороод тухайн үзчихсэн кино болон бичлэгээсээ snap хийнгүүт авсан зургийг Ctrl V дараа өөр зүйл дээр оруулгууд энэ маань цаатлынхаа дүрстэйгаа мөн бичигтэйгээ гарч ирж байгаа. Энэхүү боломжийг та бүхэнд олгодог байгаа. 9 дахь tips and trick буюу layout та бүхэн тухайн өөрийнхөө хэрэгжилж байгаа дэлгэцтийнхаа энэхүү томсгодог хэсэг байгаа. Тэрийг очиод дарангууд энэ танд хувилбаруудыг гаргаж ирнэ. За энийг хэрэг хүсэх юм бол хэдүүлээ хамтаа дээдлийн хэсэг рүү оруулаад дараагийнхыг одоо саяны Netflix болон эсвэл Spotify-га төлөө сонгоод хэсэгт нь оруулах боломжийг олгож байгаа. Энэхүү зүйл магадгүй таны шууд дэлгэцэн дээр итгэжээгүй байх юм бол доотлын баруун гартлынхаа маусыг дараад taskbar settings гэдэг рүү ороод system гэдэг рүү эхлээд орох байгаа. Энэ дээр доор multitasking гэдэг хэсэг дээр таны хамгийн эхний Snap Windows гэдгийг та бүхэн идэвхжүүлээрэй. Идэвхжүүлсний дараа та бүхэн хэрвээ эдгээр дэлгэцүүдтэйгээ өөр газруудаар шилжүүлмээр байгаа бол Windows-аагаа дараад өөртөө сумаар жишээлбэл Spotify хэдүүлээ зүүн гартал руу шилжүүлмээр байвал Windows-аагаа дараад зүүн тийш нь дарах, эсвэл дээш нь дарах, баруун гар тийш нь оруулах гэх мэт сонголтуудыг та бүхэн хийж болох байгаа. Тэгэхээр зайшгүй дэлгэцнийхаа дээр бас очиж дарах шаардлагагүй байх нь. Хэрвээ та бүхэн анзаарах юм бол бүх дэлгэцүүдийг маань тус нь гаргахаас гадна бүгдээрингээ нийлүүлээд group болгож гаргаж ирдэг бас нэмэлт функцийг бол Windows 11 дээр бол оруулсан гэдэг та бүхэндээ хэлмээр байна. 10 дахь tips and trick multiple desktop. Өмнө ч гэсэн Windows 10 дээр энэхүү зүйл байсан. Гэхдээ Windows 11 дээр илүү энийг хөгжүүлсэн байгаа. Доодох taskbar-ийнхаа 3 дахь хэсэг буюу цагаан дээр саарлаар хийсэн байгаа. Энэхүү icon дээр дарангууд desktop-д гарч ирнэ. За миний хувьд бол ажлын мөн хувийн гэсэн хоёр desktop-д байгаа бол та бүхэн нэмхийг хүсэх юм бол энэхүү нэмэхтэр дараад болж байна. Хэрэг хүсэх юм бол ажлынхаа маусынхаа баруун гар талыг дараад энэ чинь шинээр нэр өгж олно. Эсвэл баруун гар тийш нь шилжүүлж олно. Эсвэл цаана харагдаж байгаа зургийг та бүхэн солих боломжуудыг та бүхэнд бас олгох байгаа гэж хэлмээр байна. Multiple desktop-тай байхын давуу тал нь гэх юм бол хэрвээ ажлынхаа юм хийж шууд цэвэрхэн дэлгэц гарч ирнэ таны өөрийн хүснээр миний хувийнх руу оронгууд эдгээр миний өөрийн хэрэглэг зүйлүүд маань гарч ирэх
жишээний байгаа. 11 дахь tips and trick common folder. Start дээр дарангууд нэрний маань хажуу талд янз бүрийн аппликейшны айконууд ерөөсөй байхгүй байгаа тийм. Энэхүү зүйлийг та бүхэн нэмэлтээр оруулж болно. Ингэснээрээ шууд дараад орчих болно. Маусныхаа баруун гартлыг дараад taskbar settings гэдэг рүү ороод та бүхэн дээрээсээ дөрөв дэх personalization гэдэг хэсэг рүү ороод star гэдэг рүү ороод дараачих нь folders гэдэг рүү орснороо та бүхэн энэ дундаасаа алийн нэмэгдүүлмээр байгаа гэдгийг оруулж болно. За миний хувьд комменттайгаа маш их ойрхон байдаг болохоор энийг оруулаад мөн өнөөдөр хэдүүлээ хамтаа маш их settings руу орсон тийм. Settings-ийнхаа мөн итгэжүүлээд буцаад хэдүүлээ app руу оронгууд миний яг зурагны хажуу талд энэхүү 3 айконууд маань нэмэгдэж орсон байгааг та бүхэн харж байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Windows 11 дээр шинжлэгдэн гарсан 11 tips and trick-ийг та бүхэн ашиглаж болох талаар дэмэг хүрэхэд туйлын таатай байлаа. Манай сургыг subscribe хийж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь та бүхэн харамгүй тараагаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.